Троцкийг баривчилсан нь. Лев Троцкий 1879 оны 11-р сарын 7-нд Оросын хаант улсын Херсон мужид төрсөн. 1940 оны 8-р сарын 21-нд Мексикт нас орсон. Оросын марксист хувьсгалч болон онолч, зүйл толгойд улсын улс төрч болон Оросын улаан армийн анхны тэргүүн байсан юм. Троцкий нэхэндээ Меньшевик интернационал бүлэглэлийн гишүүн байсан ба Оросын социал-демократ либерист намын дэмжигч байжээ. Тэрээр 1917 онд Октябрийн хувьсгал гарсны дараагаар большевикуудтай нэгдэж удалгүй тус намын тэргүүн болсон юм. Зүйл толгойд улсын их үе тэрээр тус улсын гадаад хэргийн ардын комиссараар ажиллаж байсан ба удалгүй зүйл толгойд улсын улаан арми байгуулагдсанаар тэрээр цэргийн болон тэнгисийн хүчний ардын комиссар болсон байна. Троцкий 1918-аас 1923 оны хооронд болсон Оросын иргэний дайнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн билээ. Мөн тэрээр зүйл толгойд улсын улс төрийн товчооны анхны гишүүдийн нэг юм. Тэрээр 1924 оны 1-р сард Ленин нас орсны дараагаар Йосеф Сталины эсрэг зүүнтний сөрөг хүчинг байгуулж түүний бодлогыг эсэргүүцсэн боловч энэ нь бүтлгүүдж Сталины хүч чадах нэмэгдснээр зүйл толгойд улсын төрийн эрхийг Сталин авч удалгүй Троцкийг 1927 онд нэг бүсэн албан тушаалаас нь халсан ба коммунист намаас хөөжээ. 1928 оны 1-р сард Алматы хот руу цөллөгдөж түүний дараа түүнийг зүйл толгойд улсаас 1929 онд хөөн гаргаж улмаар Туркийн Стамбулд амьдарсан байна. 1937 онд Мексикт суурьсан ажээ. Троцкий Мексик улсаас Сталины засаг захиргааг эсэргүүцэж 4-р интернационалыг байгуулсан юм. Троцкий нь дэлхийн 2-р дайны үеэр Европт дэлгэрч буй фашизмын үйл ажиллагааг аль эртнээс эсэргүүцэж байсан ба 1930-ад оны сүүл үеэр Сталин Гитлер хоёрын хооронд байгуулсан үл давтлах гэрээг буруушааж байжээ. 1940 онд Сталины зааварчилгаагаар Троцкий амь насыг Рамон Меркадер хэмээх нэртэй Испани гаралтай зөвлөлтийн тагнуулын ажилтан хороосон байна. Сүүлд 1960 онд суллагдаад зүйл толгойд улсын Баатар зол хүртсэн. Лев Троцкийн үзэл бодлууд түүний троцкизмын онолын суурийг тавьж өгсөн бөгөөд энэхүү онол нь марксист онолын урсгалын хувьд маш томоохон салбар бөгөөд Сталины дэвшүүлсэн сталинизмын онолыг эрс буруушаасан байдаг. Нэг юм онцолж хэлэхэд Лев Троцкий 1950-ад оноор буюу Никита Хрущевын засаглалын үеэр зүйл толгойд улсан иргэдээ дахин өөрийн хариалт бүртгэж эхлэхэд тус бүртгэлд бүртгэгдээгүй цөөн тооны зөвлөлтийн улс төрчдийн нэг юм. Мөн 1980-ад оны сүүлчээр түүний ном бүтээлийг зүйл толгойд улсад хэвлэж эхэлсэн байдаг. Чекистүүд 1928 оны 100 эрт өглөөгөөр Троцкийг баривчилсан юм. Троцкий тэгэхэд Кремльд биш, өөрийн үзэл санаа нэгт Оросын дотоодыг хамгаалах газрын ардын комиссар Белобородовынд амьдарч байв. Троцкий намаас өгцснөөс хойш удалгүй гэр бүлийн хамт Кремлээс гарч явсан юм. Белобородов бол Пугачевын бослогонд оролцсны учир Москвад цаазаар ахуулсан алдарт Белобородовын удмын хүн цаазаар аваачих тогтоолд Хотон хаан 2-р Екатерина мотроод арсан билээ. Белобородовын удмын хөвгүүн 2-р Екатерины удмын 2-р Николай хааныг цаазаар авах тушаалд 1918 онд Екатеринбургт гарын үсэг зуржээ. Грановскийн гудамжинд амьдарч байсан Белобородовынд би 1918 онд 2-р Николай хаан өөрийн гэр бүлийн хамт Екатеринбургт Тобольскийн галт тэрэгнээс бууж буй ховорхон гэрэл зураг үзсэн билээ. Галт тэрэгний өмнө Николай хаан ширээ залгамжлах хөвгүүн Алексей, хатан хаан Александра Федоровна хааны охид мөн хувийн эмчин зогсож байв. Николай хаан Оросын армийн хурандааг ялгах тэмдэг бүхий цэргийн хувцас өмссөн байлаа. Тэр эсрэг зогсох баривчлагдсан хааныг хүлээж авахаар галт тэрэгний буудалд ирсэн савхин хөрөмтэй бүсэндээ Маусер буу авчулсан Урал Сибирийн засгийн эрх баригчид болох Белобородов, Мрачковский, Уфицев нарт цэргийн хүний байдлаар номхон зогсож хүндэтгэл үзүүлэн ясалжээ. Эд гурвал Николай хааныг цаазаар аваачих тушаалд гарын үсэг зурсан бөгөөд 18 жилийн хойно гуруула Сталины тушаалаар буудулсан юм. Би гол зүйлээсээ жаахан хүндирлөө. Гэвч энэ нь Сталиныг аялдан дагалдагчдын харгислын эхлэлийг тунж үнэмшилтэй харуулж байгаа юм. Чекистүүд наривчилсан нэгжлэг хийсний эцэст Троцкийд оройн 7 цаг хүртэл гэрийн хорионд байх бөгөөд дараа нь түүнийг Алматы руу цөлдгөнд явуулахыг хэлсэн байна.
Надад энэ тухай Троцкийн эхнэрийн дотны найз Белобородовын гэргий Фаина Электровна Яблонская төмөр утас зогсон юм. Тэр эмэгтэй цөллөгөнд явж буй Троцкийн гэр бүлийг Казанын галт тэрэгний буудлын дээр вагоныг нь хүртэл өдөж өгсөн билээ. 1937 онд Ростов дахь доонд Яблонскаяг нөхрийнх нь хамт бодснаар түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн юм. Яблонская Троцкийн баривчлагдсан тухай бидний нөхдөд хэлж Казанын төмөр замын буудлын дээр түүнтэй салах ёс хийхээр очиж дамжуулахыг надаас хүссэн юм. Казанын буудалд оройн 7 цагт сөрөг үзэл бүхий 10,000 коммунист цугласан байв. Буудлын бүх танхим талбай зам хүнээр пигдүүрсэн байлаа. Хаалганы хавцаа Троцкийн ном чемодан боодолтой өмсөн тавиастай байв. Мөн тэнд түүний саарал толботой анч нохой нь уяатай харагдав. Галт тэрэг хөдөлгөхөд хэдийн бэлэн болжээ. Галт тэрэгний сүүлчийн вагон хоосон бөгөөд цонхнуудад цагаан хөшиг татжээ. Энэ нь Троцкийнхний суух вагон байв. Цаг 7 цогсон боловч Троцки ирээгүй л байв. Бид хүмүүсийн дунд өлбөлцөх чекистүүдээс Троцкийн саатал учрыг лавлахад тэд таг дүлимэт байцгаалаа. Бүхэл зам дээр ард олонний цоглон хар аяндаа зохион байгуулагдж байлаа. Илтгэгчид хувьсгал коммунист интернационалын эсрэг Кремлийнхний хувилдааны тухай өрсөлдөн ярьцгааж байлаа. Троцкийн асар олон зураг гинт бий болж тэр дорол вагонууд болон барилгын хан дээр наагдав. Нилээд утсан боловч Троцки бас л алга байв. Бид сэтгэл зовж эхлэв. Түүний туулж өнгөрүүлсэн бүхэл амьдрал бидний нүдний өмнө үзэгдэх шүү олов. Троцкид гар хурж яаж зүрхлэнвэ хэмээн бид дургуутж байлаа. Хүн төрөлхтөнд бүхэл амьдралаа зориулсан агуу их хүмүүс дэлхийн ертөнцийн тун цөөхөн билээ. Троцки дэлхийн иргэн байлаа. Бүх дэлхийн иргэн байлаа. Тэгж буудлын тавцан дээр галт тэрэгний жолооч гарч ирэв. Тэр санаа зовсон байдалтай бөгөөд уурын галт тэрэг рүү яарч яв. Бид түүнийг зогсоон шалгав. Тэр мултрахыг оролдож үг дуугүй зүтгэж байлаа. Тэгтэл чекистүүд түүнд тусалж тойрсон хүмүүс дундаас гаргаж ав. Үдшин 11 цаг болж галт тэрэг хөдлөх тохиогүй. Юу болоод байгааг бид ойлгосонгүй. Троцки ирээгүй байтал галт тэрэг явхаар зэхэж байв. Хэн нэгэн Троцкийг биднээс вагонд нуусан байна хэмээн хашгирав. Энэ чимээн хүлээлгийн тавцан дээр хурмын дотор тарав. Бид төмөр бариулуудаас зуурч галт тэргийг зогсоохыг оролдож байв. Бид Троцкийг харахыг хүсэж байлаа. Гэвч бух тэрэг хурдаа авч биднийг тал дийш нь тараан шидлэв. Хүмүүс унаж очивч дахин авирч төмөр бариулаас зууралтаж байв. Олон хүн галт тэрэгний хойноос зам даган гүйж игдүүцэн хашгиралдаж өөрсдийн дургуутслаа илэрхийлж байлаа. Галт тэрэг хэдийн үзэгдэхэ болсон хойно л бид зогсцоосон билээ. Бид цөмөл гашуудлын бас гүйсэндээ унаж тустлаад амирцсан байлаа. Болж өнгөрсөн үйл явдалд мэгдсэн бид зам даган Казанын төмөр замын буудалд эргэж ирцгээв. Буудал дээр бидний үл мэд хүмүүс бөөгнөрч Кремль рүү явцгаая. Коминтерн руу явцгаая хэмээн хашгиралдаж байлаа. Бид эхлээд тэднийг сэтгэлийн хөөрөлтөд авцсан зүүн ихэн гэж бодож байв. Гэтэл сайн харуул манай ихэнх хэд зүүнний нөхөд бидэнтэй ойролцоо зогсож ямар ч жагсаал цуглааныг дэмжих бодлого байв. Өдөөн турхирагчид хашгиралдаж байлаа. Тэд нийслэлд өмнө самуун дэгдээсэн хэрэгт тулгахаар жагсаал цуглаанд биднийг турхирч байв. Бид энэ бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй байв. Сталины төлөөний хүмүүс сонин хэмнэлээр дамжуулан биднийг гүжирдэж хурал дээр биднийг нүүр нүдгүү муулдаг байлаа. Бид Кремль рүү Коминтерн руу явхаас татгалзаж энэ шөнийг насан туршдаа мартахааргүй санаандаа шингээцгээж гэрлүүгээ тарцгаасан билээ. Маргааш өглөө нь Яблонская над руу дахин утас зохин өчигдрийн тухай явдлыг ярьж өгөв. Бид Троцкийг бус цагаан хөшиг бүхий хоосон вагон үлдсэн байлаа. Сталин буудал дээр сөрөг хүчнийхэн хит олноор цуглархаас имэж Троцкийг дараа өдөр явуулахыг тушаасан байна. Энэ удаа тэр ажиллагааг хүмүүст урьдчилан мэдгэдэлгүйгээр нам гүмд гүйцэтгэхийг тушаажээ. Троцкийг шөнийн 2 цагт түүнийг унтж байхад нь авч явцгаасан бөгөөд явх хугацааг өөрчилсөн өдөр нь Троцкид 3 хоногоор хойшлогдлоо гэж хэлсэн байна. Үүнд тэрээр үнэмшиж нүдний шилээ засварт өгсөн байна. Тэр ганцхан шилтэй байв. Гэтэл Троцкийг бүдүүлгээр мэхэлж түүнийг нүдний шилгүй авч явжээ. Трановскийн гудамжин дах байшин руу пулематор зэвсгэлсэн 7 машин тусгай хэлтсийн онц бүр эрхт төлөөлөгч Фишкиний удирдлагын дор төхөж ирэв. Троцки Фишкинд эсэргүүцэл илэрхийлв. Тэр Орджоновскийтэй яриулахыг шаардав.
Фишкитэй ярьж болохгүй, харин ажиллагааг хариуцаж байгаа Куйбышев юм уу? Меншевскийтэй бол болох юм гэсэн байна. Троцкий Куйбышевтэй ярихгүй, энэ урагшийг бүр 1918 онд Самар хавьд буутчих байсан юм. Меншевскийтэй ч ярихгүй, хоёр нүртэй хүнд би дургу гэжээ. Тэгээд эхнэр хүү хоёр нь байсан зэрэгэлдээ тасалгаа руу орсон байна. Түүний араас хаалга хаагдан цоож хан хийжээ. Александр Иванович Баярчесов 1902-оос 1981 2 дугаар сарын болон 10 дугаар сарын хувьсгалыг нүдээр үтсэн хүн юм. Тэр улаан армид сайн дураар эмч дээд тушаалын офицеруудын нууц төлхөөрийн их бичигч хийж байгаад 1921 онд Троцкийтэй танилцсан бөгөөд түүний талыг баримтлагч болсон юм. Троцкистуудын нэгэн адил амьдралынхын турш цөллөг шорон дамжжээ.